Хятад хэлний Алсын зайн сургаалт. Сайн бацгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний дунд шатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх хичээлээрээ бид амбалт гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгийг хамтдаа сурсан. Үдсэн хичээлээ эргэн нэг санацгаая. 年轻人休闲活动更多了. Залуу хүний амралтаараа хийдэг зүйлс олширсан. 七七哥是舞蹈爱好者，所以他每个周末去拉丁舞俱乐部。Цэцэг бол бүжгийн хорхойтон, тиймээс амралтын өдөр бүр латин бүжгийн клуб явдаг. 画饼春季 буюу Монгол хэлний хоосон зүйлээр хотоодод үргэх гэх мэт үгсийг үзсэн. Ингээд өнөөдрийнхээ шинэ хичээлдээ орцгоё. Өнөөдрийн хичээлээр Хятад улс гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтдаа сурч тэдгээрийг баталган дасгал ажиллах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй орж бичиж тэмдэглэхтэй бэлдээрэй. Өнөөдрийнхөө сэдвтэй холбоотой нэр үгсийг хамтдаа сурцгаая. Бидний үзэх эхний үг бол 知识. 知识 мэдлэг. 我们对中国地理知识还了解的不太多. Бидний Хятадын газар зүйн мэдлэг тийм сайн биш. Энэ жишээнд орсон дили гэдэг нь газар зүй гэсэн утгатай нэр үг байна. 面积 面积 талбай нутаг дэвсгэр. 中国的面积有960万平方公里. Хятад улс 9 сая 600 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй. Энэ жишээнд орсон平方公里гэдэг нь хавтгай километр гэсэн утгатай талбай нутаг дэвсгэрийн тоолох нэгж байна. Дараагийн үг бол 人口 人口 хүн ав. 中国是世界上人口最多的国家. Хятад улс бол дэлхийн хамгийн олон хүн автай улс. Дараагийн үгийг харцгаая. Дараагийн үг бол 商风 商风 уулын оргил. 世界上最高的商风叫珠穆朗玛峰. Дэлхийн хамгийн өндөр оргилыг Жумалунгма гэдэг. Ми метр. 珠穆朗玛峰有8800多米高. Жумалунгма оргил 8800 метрийн өндөр. Яолан 乌鸡голомт гэсэн утгатай. 黄河是中华民族的摇篮，所以中国人叫它母亲河. Шар мөрөн бол Хятад үндэстний үлгий, тиймээс түүнийг Хятад хүмүүс их мөрөн хэмээн нэрлэдэг. 名胜古迹 名胜古迹 түүх тусгалын газар. 早在1200多年以前，黄山就是中国的名胜古迹了. 1200 жилийн тэртээс Хуан уул Хятадын түүх тусгалын газар болсон. 包括 багтаах. 中国人口包括大陆、台湾、香港和澳门，一共有12亿9千多万人. Хятадын хүн ам их газар Тайван, Хонконг болон Макаог багтаагаад нийт 1 тэрбум 290 сая гаруй. 汇合 хурах нийлэх гэсэн утгатай. 扬州是长江跟运河汇合的地方. 扬州бол бүх мөрөн болон тээврийн сувг нийлдэг газар юм. 研究 судлах. 经过多年的调查研究，
北京是越来越发展。олон жилийн судалгааны үндсээр Бээжин хот улам бүр хөгжиж байна. 改善 сайжруулах, дээшлүүлэх гэсэн утгатай. 交通方便对改善上海人民的生活条件是非常重要的. Зам тээврийн хэлбэр байдал нь Шанхай хүмүүсийн амьдралыг сайжруулахад маш чухал. Ингээд өнөөдрийнхөө шинэ үгсийг үзэж дуслаа. Үзэгчтэй үзсэн шинэ үгсээ баталгаад дасгал ажиллацгаая. Дараах үгсийг тохирох занд нь нөхөөрэй. 面积、人口、摇览，包括改善。Дасглаа харъя. 上海有平方公里，豫园是上海的，现在就已经上海的名胜了。交通方便，人们生活条件。中国、大陆、台湾、香港和澳门。北京有2152万人。Ингээд харалтаа амтаарцгаа эхний өгүүлбэр 上海面积有6340平方公里. Шанхай 6340 км хавтгай газар нутагтай. 豫园是上海的摇篮，现在就已经上海的名胜了. Юу цэцэрлэг бол Шанхай үүлгийн нутаг харин одоо аль хэдийн дурсгалт газар болжээ. 交通方便，改善人们生活条件. Зам тээврийн түхэн байдал нь хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулдаг. 中国包括大陆、台湾、香港和澳门. Хятад улс их газар, Тайван, Хонконг болон Макаог багтаадаг. 北京人口有2152万人. Бээжин 21 сая 520 мянган хүн амтай. Одоо бүгдээрээ Хятад улсын хамгийн амгийнаа сонирхцгаая. 中国第一大河是长江，有6300多公里长. Хятадын хамгийн том гол бол хөхмөрөн 6300 км-ийн хүртэлтэй. 中国最大的广场是北京天安门广场. Хятадын хамгийн том талбай бол Бээжингийн Тяньаньмэний талбай юм. 中国最大的城市是上海. Хятадын хамгийн том хот бол Шанхай хот. 世界上最长的防御建筑是中国长城. Дэлхийн хамгийн урт хамгаалах байрлал бол Хятадын цагаан эрдэм. Өнөөдрийнхөө үгийн сангийн хичээлээрээ түгээмэл хэрэглэгдэх хэлс үгсээ сурцгаая. 说一不二. 说一不二. Монгол хэлнээр заа гэвэл яагүй гэсэн утгатай. 咱们同学们都说一不二. 说会就会做. Манай сурагчид бүгд заа гэвэл яагүй чадна гэсэн бол хийж чаддаг. Дараагийн хэлцэг бол 千虑一失. 千虑一失. Монгол хэлний эр хүн алддаг, эрэг нэг нурдаг гэсэнтэй утгатай. Жишээ харъя. 他考虑问题很全面，但千虑一失也是难免的. Түүний эргцүүлэн бодсон асуудал бүх талыг хамарсан гэвч яа харахгүй алдсан байна.
Ингээд өнөөдрийнхээ хичээлээр бид хятад улс гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтдаа сурч тэдгээрийг баталгаан дасгал ажиллалаа. Та бүхэн үзсэн шинэ үг болон хийх зүгсээ сайдар тогтоож өдөр тутамдаа хэрэгэл сураарай. Дараагийн хичээлээр ажил мэргэжил гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтдаа сурах болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын зайн сургалт.